За Улаанбаатарын хэмжээнд олон байр дээр явган замын ажил мэдээж их явагдаж байгаа. Үүнтэй уялдуулаад бас иргэд маань одоо удахгүй 9 сарын 1 бол хичээл орноо. Улаанбаатар хотод маань бол хөдөө орон нутгаас хүмүүс ирж сургууль цэцэрлэгдээ хүүхдүүдийнхээ бэлтгэл ажлыг хийх гээд оюутнууд ирэх гээд олон ажил хийгдэн. Мэдээж Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын замын ажлууд хийгдэж байгаа учраас ард байдлуудыг ямар ажлууд хийж байгаадаас мэдээлэл өгье. Иргэд маань бас мэдээлэлтэй байж гэж бодлоо. За ерөнхийдөө бол энэ чинь ингээд Улаанбаатарын хэмжээнд энэ жил 58.2 км одоо урттай нийт 215 мянган метр квадрат байрлал дээр бол хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу ассембл болгох гэж гол замуудыгаа дандаа чулуун замаар сольж байгаа. За одоо ингэж харах юм бол хэдүүлээ Баянзүрх дүүргээс эхлээд офицеруудын ордноос эхлүүлээд төв замаараа ингэж дагаж явсаар байгаа тийм ээ. Скватын талбай, багшийн дээр скватын талбай, тэгээд амдууд, тэгээд ингээд 1-р хор, 10-р ороод сапороо өдр гэж ингэж явсаар хагаад 5 шар хүртэл буюу инх тайвны өргөн чөлөөний дагуу хэсэг маань тэр чигээрээ замынхаа урт хойтол маань хоёлоо солигдох нь. Дээрээс нь мэдээ скватын талбайг яг тойрж байгаа хэсэг байна. Ордныг тойрсон. Баг тойроогийн дагуу 5 дугаар сургуулийн хэсэг байдаг шүү дээ. Баг тойроо Чингэлтэй скватер дүүргийн хэсгүүд маань. Тэгээд өөрөөс нь их тойроогийн хэсэг томоор тойроод уртлын хэсэг лгөө болохоор бид нар энэ Марксийн гүүр хүртэл их Монголын гудамж, Олимпийн гудамжийн хэсгүүдийг бол тэр чигээр нь Марксийн гүүр хүртэл. Тэгээд талбайн нөгөө уртлаасаа эхлүүлээд автобусны буудлуудаа эхлүүлээд урагшаа нөгөө төв номын сангаар их тайвны гүүрэн дээгүүр гараад ингээд Чингисийн өргөн чөлөөний дагуу Яарамгийн гүүр хүртэлх яг энэ гол одоо гудамжуудаа Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу одоо энэ 58.2 км-ийг бол уртыг бол чулуун явган замаар ингэж бол сольж дууснаа. Ингэснээрээ бол энэ гол магистрал одоо явган замууд маань чулуу хэзэлтэй болсноор бол чанартай, нарчил өндөртэй, бороотой үйлрэлд бол халтиргаа багтай ийм одоо ажил хийгдэж байгаа. Нийт 15 багцад хуваагдаж байгаа. 14 дээр нь бол аж ахуй нэгжүүд бол шалгараад ажлуудыг бол гүйцэтгэж чинь. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд ойролцоогоор бол 35% гүйцэтгэлтэй явж байна. Тэгээд нийслэлийн зүгээс болон захиалагчийн хяналтын зүгээс манай ганц дарга маань өнөөдөр бас захиалагчийн инженерүүдтэй явж байгаа. Компаниуд дээр бол өдөр болго очиж бол ажлын явц гүйцэтгүүлэг одоо шалгаж ямар асуудал тулгарчуудыг бол дэмжиж ажиллаж байна. Тэгээд ажлууд бол ерөөдөө хамгийн сүүлийн гэрээ 10 сарын ер нь бол 15 тавьцаа дуусгаар байгаа. Тийм энэ өвлийн бас бэлтгэл ажил гээд шугам олон засварын ажлууд явж байгаа. Энтэй бол уялдуулахаар ажил хийж байгаа. Тэгээд сошиал орчинд бас ингээд энэ ажлуудыг бас харагдуулж байгаа энэ дэмий мөнгө хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг ажлууд их явж байна. Дээрээс нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа гэдэг асуудал. Энэ бол Монгол чулуунуудыг бол бид нар аль болох Монгол чулуун үйлдвэрчдийн холбоотой бол хамтарч ажиллаж байгаа. Зарим туслан гүйцэтгэгчид бол өөр газруудаас авч байгаа асуудлууд бол байгаа. Гэхдээ бид нар бол энэ 14 дотоодын аж ахуй нэгжүүд аль болох дотоодын үндэсний чулуугаа бол дэмжиж чулуугаар хийя гэдэг юм бол хийгээд явж байгаа юм ажлууд бол гүйцэтгэгчид бол Улаанбаатар хотын хэмжээнд бол явж байна. За ганц зэрэг одоо манай дарга маань бол захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагыг төлөөлж байгаа. Ямар асуудлууд явж байна? Ганц зэрэг дарга одоо гүйцэтгэлүүд юу вэ? Бас ерөнхий нэг мэдээлэл өгөөч Улаанбаатарчуудад зориулаад. За ингээд Улаанбаатар хотын гол өргөн чөлөө гол гудамжуудаар ингээд нэг стандартын дагуу байгалийн чулуугаар хүчих явган замыг шинжлэх засвар шинжилгээ ажлууд ингээд үргэлжлээ явж байна. За энэ засвар шинжилгээ ажил нь өөрөө бас энэ доороо бас энэ холбоо мэдээллийн сувгчлал шинээр хийх, захиргааны кабель шугамуудыг шинжлэх ийм ажлууд тогтвороо хийгдэж байгаа. Холбоо мэдээллийн сувгчлал шинээр хийгдснээр одоо энэ гол өргөн чөлөөнд байгаа агаараар татагдсан маш олон төрөл байгууллагын ашиглагч байгууллагуудын кабелүүдийг энэ сувгчлал руу шилжүүлэх ажил дараа нь хийгдэхээр байгаа. За мөн ингээд энэ нэрлсэн гол гудамжуудад бас доор нь байгаа дулааны шугам, цэвэр усны шугамын шинжилтүүд бас зэрэг хийгдэж байгаа. Энэ бол бас ингээд хоорондоо ажлын уялдаа холбоотой хийгдэж байна. За мөн Чингисийн өргөн чөлөөнд замын ус зайлуулах борооны усны шугам бас энэ хийгдэж байгаа. Энэ өөрөө шугам суулчийг хийгдсэний дараа дээдлэн энэ байгалийн чулуугаар ингээд хүчих энэ ажлууд ингээд бүгд ингээд ажил зурагцлын дагуу төлөвлөгдөж энэ цогц юм ажил болж ингээд хэрэгжээ явж байгаамаа. Сая бас уржигдэр орой тэр сая бороо орсон. Өнгөрсөн жил бол 14 байрлал дээр бол их хэмжээний ус тогтдог байсан. Үүнээс бол энэ жил 7 байрлал нь хувьжсэн тийм. Тэгээд тэр байрлалууд дээр бол борооны ус зайлуулах систем маань сайн ажиллаж байгаа. Тэгээд ус тогтохгүй, харьцангуй бага тогтож байгаа юм бол анзаарэгдчихжээ. За ингээд Улаанбаатар хотод бол ингээд бүтээн байгуулалтын ажлууд маань үргэлжилж байна. Тэгээд явган замаа чулуун замаар ингээд сольж цагаан бүтээн байгуулалтын ажлууд маань бол ингээд үргэлжилж
байгаа ажилтаа танилцахад бол таатай байна. Тэгээд удахгүй бүгдээрээ төв энэ гудамжуудаа бол ингээд сайхан чулуун замаар явдаг болсон. Харин энэ хуучин байсан материалуудыг бол бид нэр аваад хураагаа дүүргүүдэд өгөөд манай дүүргүүд маань жил болгон хот орчилтынхаа зардал төлөвлөлтөг уялдуудаа дүүргүүдээр байгаа туслах гудамжууд бусад замууд дээр эндээс хурааж авсан одоо явган замынхаа материалуудыг ашиглаж шинээр явган замуудыг хийгээд манай дүүргүүд маань ингэж бас хамтарч ажиллахаар байгааг дуулахад бас таатай байна.